гэж дараагийн хүмүүс нь өөрсдөө ингэ хэлэх зүйлээ сэтгэлээс ажигтай байгаа. Тийм солигдоод гэсэн. Тэгэхээр эхний одоо раунд гэнэтэй болохоор ингээд та бүхнээс асуулт асуугаад та өөрсдийнхөө хэлэх одоо зүйлсийг бас бусад оролцогч нар хэлэх гэсэн үг л дээ. Тэгээд өнөөдрийн одоо яг хилцүүлгийн эхний хэсэг миний анзаарснаар хэвлээ цаанаас аягүй асуудал ярьлаа. Тэгэхээр нөгөө шийдэл дараагийн гаргалгаа тэг боломжит хөлбөр юу ээж болох юм гэдэг талаас нь илүүтэй ярилцъя гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж асуудал байвал дурдж болно. Тэгээ би эхний асуултаа хүмүүн гишүүнээс асуумаар байна. Миний эрхийн үндэсний комисс 2021 оны анхны үндэсний зөвлөгөөний дараа судалгаа хийсэн тийм ээ. Тухайн судалгаа нь бас 23 дахь бэлтгэл дээрч багтсан нэлээд одоо боловсролын сэтгүүлчийн одоо үр дүнтэй том алхам болсон гэж би хардаг. Тэгэхээр тэр судалгааны үр дүнд гэх юм уу? Ер нь дотор байрны хүүхдийн эрхийг тэр дундаас суралцах, хөгжих, амьдрах эрхийн тийч 365 өдрийн 200 гаруй өдөрт нь тийм амьдрдаг гэхээр энэ бол зайлшгүй анхаарал хандуулах асуудал. Тэгэхээр одоо тэдний эрхийг хэрхэн хангах боломжтой гэж таныг бодож байна. За та бүхэнд өнөөдрийн мэндийг төвшүүлээ. Тэгээд миний хувьд юуны өмнө энэ бүхний боловсролын төлөө эслийнхэнд тусгаалan одоо талархал илэрхийлмээр байгаа. Яг тэгэхээр хүүхдүүдийн хөгжил боловсролын хувьд маш чухал бүрдэж суулгах энэ дотор байрны асуудлыг бол ингэж хөндөж тасралтгүй ингэж одоо явж байгаа нь бол өөрөө маш том хөрөнгө оруулалт, маш том одоо хичээл зүтгэл. За тэгээд 21 онд анх одоо Өмнөд Үндэсний комиссаас нөхөө зөвлөгөөнд оролцож ирсэн. Тэгээд ер нь бол энэ зөвлөгөөнөөс бол одоо энэ сэдвэлтэй бид нэр ерөөсөө энэ хүүхдийн асуудал ерөөсөө орхитуулж байгаа юм. Ялангуяа одоо амьдралынхаа одоо дийлэнх хугацааг одоо шилжүүлж өнгөрүүлдэг энэ газар маань өнөөдөр үнэхээр шаардлага нэг чинь бүгдийг болгох гэж анхаарч судалж ингэж ирсэн. За тэгээд энэ зөвлөгөөний дараагаар Өмнөд Үндэсний комисс бол дотор байрны асуудлыг хөндлөн. Тэгээд энэ улсын хуульд өргөн барьдаг ихтгэлтэй энийг заавал ийм одоо байрс ажилласан. За тэгээд өөрийн ихтгэлтэй бол энэ дотор байрны асуудлыг бол яг ер нь ингээд бид нэр харах юм бол өнөөдөр хүүхдтэй бид нэр хандж байгаа хандлага маань юу гэсэн юм. Хуулиар өнөөдөр бид нэр олон улсын гэрээ конвенцаараа бид нэр хүүхэд нэгдүгээр хүүхдийн ашиг сонирхол гэж ярьдаг тунгалт их зүйн орчныг бий болгосон. Яг бодит дээр өнөөдөр хүүхэд төрөл байгаа байдгийг бол бий болгосон. Хамгийн чухал энэ бүтэц зохихгүй өнөөдөр нийгмийнчтэй тэр одоо энэ хөгжлийн хүчтэй хүүхдүүдийн хөгжил ерөөсөө энэ бүтцийг бид энэ орчныг бид хамгийн түрүүнд сайжруулах хэрэгтэй байна. Одоо хэд хэдэн судалгаан дээр бас гарч байна. Орчин нөхцөл бол угаасаа одоо шаардлага авах. 60 онд ашиглалтанд орсон байрны хүүхдүүд өнөөдөр амьдарч байгаа гэж бодох юм бол хонлмоор гоох. За тэгээд хууль эрх зүйн орчны хувьд бол бас ингээд ажлууд нь хийгдээд ингээд бас яваа эрх зүйн орчин ингээд сайжраад ингээд үе шаттайгаар хийгдээд яваад байгаа боловч үнэхээр одоо яг газар дээр гэх юм уу тийм яг одоо тэр орчиндаа бол энэ өрөөс үр дүн юутай холбоотой өнөөдөр бид нэр ерөөсөө төсөвтэй авахгүй шүү. Одоо ингээд нийт өнгөрсөн хугацаанд ингээд за одоо нөгөө анхны зөвлөгөө хийгээд за улсын хурлын албаны танилцуулагдаад энэ улсын хурлын тогтоолууд гарсан шүү. Энэ шийдтэйгээр нөгөө дотор баримтыг шинжилэх энэ ажлыг хийгээд засгийн газар дараа үүрэг алга болгосон. За тэрнээс хойш ингээд үндэ энэ зөв хөрөнгө оруулалтыг авах юм бол за бараг орон нутагт нөгөө сургуулийн энэ дотор шинжилгээ зарцуулсан зардал илүүтэйгээр өөр нөгөө аймаг тэмдэглэлт нь эсвэл одоо шийдвэрсэн байх зардлууд илүү байна. Энэ нэг бас нэг хандлага байгаад байна л да. Нөгөө хүүхэд нэгдүгээр гэдэг нөгөө ерөөсөө бүрэн хэрэгжихгүй. Хүүхэд бүрэн хэрэгжихгүй.
Хүүхдийг бид нар өнөөдөр одоо бас сайн нэгсэн судалгаануудаас ч гэсэндээ харагдаж байна. Нөгөө эцэг их юмч эсвэл нөгөө томчуудын үгээр байх хэрэгтэй юм шиг. Ийм л нэг амгүй зүйл мэт ингээд бид нар ингээд хангасан байгаа юм. Эцэг эхүүдийн хувьд ч гэсэндээ тийм дотор байна зүгээр мартчихдаг гэж байна. Энэ жилийн турш ингээд баг ингээд тийм ирдгүү хэрэгцээтэй шаардлагатай юм үздэггүй хадггүй. За ирсэн нэг нь бол дөрөв бас нөгөө судлаачдын ярьж байгаа бол дорны цаанаас гэдэг шиг тийм хашааны цаанаас ингээд мэдчилэг явдаг юм шиг. Тэгээ энэ хоол хүнсэн дээр хэвчсэн одоо харж байгаа хүмүүс дээр ерөөсөө нөгөө хуваарийн дагуу нөгөө робот унтдаг босдог тэгээд цаанаас өгсөн хоолыг идэл байж ийм л юм байдаг. Тэгээд энийг бид нар шийдэл нь юу гэхээр нэгтгэл бид нар энэ төсвийн хангалттай тавьж өгөөч. Өнөөдөр бид нар энэ бидний ирээдүйн хойч ирээдүйн асуудлыг ярьж байгаа. Монгол улсын урлагийг бүрдүүлж байгаа юм шүү. Энэ хүүхдүүдийн ирээдүй, энэ хүүхдүүдийн орчныг сайжруулах мөнгө зараач гэдэг гэсэн. Энэ бол ерөөсөө зайлшгүй ирэх ёстой ажил. За баярлалаа. Нөгөө нэг төр санаалгад бидний сүүлийн цаг 1 цаг 30 минут байсан. Гэхдээ дараг 1 цаг болгож боловсон шүү гэсэн. Нөгөө дараа. Тэгэхээр хэдүүлээ маш товчхон ярилцъя. Тэгэхээр сая төсвийг ярьж би энэ дээрээс ерөнхий магазин дараа нэмжрээс асуумаар одоо үйл ажиллагааны явж байгаа дотор байрны төсөв санхүүжилт хаанаас байдгийг тий тэр талаар бас нэгдүгээр хоёрдугаар та нийлтийн менежментийн стандартны төр нэг чиглэлд байх шаардлагатай байна гэдэг. Тэгвэл энийг яг хэрхэн гэж таны хувьд үзэж байна? За сонирхолтой мэдээлэлүүд өгч самтраа ажиллаж идэвхтэй олцож байгаа хүмүүс талархал илэрхийлье. Тэгээд та бидж байгаа 2022 оноос эхлээд боловсролын салбарын төсвийг гүйцэтгэл үр дүнгийн санхүүжилт рүү шилжүүлсэн. За тэгээд яг 22 онд цэцэрлэг ерхий боловсролын сургуулийн хорсох зардлын бүрэлдэхүүнийг шинжилж нэг хүүхдэд ногдох хорсох зардлаа санхүүжүүлж гисэн. За гинтэй холбоотойгоор 23 онд дотор байрны одоо хорсох зардлыг нэг хүүхдэд ногдох хорсох зардлаар санхүүжүүлээд за хорсох зардлын бүрэлдэхүүнээ олохоор яг тэр дотор байранд ажиллаж байгаа одоо багш нарын одоо цалин нийгмийн дарамттай холбоотой зардлуудыг хорсох зардлын бүрэлдэхүүнд одоо ингэж багтааж үйл ажиллагааны зардлыг багтааж явж байгаа. За 24 оноос эхлээд ерөөсөө аж ахуйн бүх ажилчид захиргаагийн бүгдийн нэг хүүхдэд ногдох хорсох зардлаар дотор байрыг санхүүжүүлж гисэн. 24 онд нэг хүүхдэд ногдох жилийн хорсох зардал 2 сая орчим төгрөг байсан бол одоо 2.3 сая орчим төгрөгтэй байна. Тэгэхээр хүүхдийн тоо өсөх тусам дотор байр өөрөө менежмент хийгээд өөрөө зохион байгуулалт хийгээд зөв ажиллаж чадвал одоо өөрөөр төсөв санхүүгийн хагас бийс таасан байдал руу шилжүүлж гисэн гэсэн. Төсөв санхүү. Ямар проблемууд яг ингээд нэг хүүхдэд ногдох хорсох зардлаас санхүүжүүлээд тэгэхээр ямар проблемууд гарсан гэхээр хэд олон оронтой одоо таах мэдээж боочгийн хамгаалсан сайд маань байхдаа 150 хүүхдийн дотор байна 13 үйлчлэгч ажиллаж байна шүү дээ. Цайны газрын үйлчлэгээ түрээсээ мөртлөө төсөв дээрээсээ 2 галтгоорын ажилтан цалинжуулаад явж байгаа ийм асуудлууд үүсэж байна. Тэгэхээр хуучин бол яг нэг хүүхдэд ногдох хорсох зардлаар санхүүжүүлдэггүй байсан үед болохоор бүтэц оронтой бол ийм замраагүй явжсэн. Тэгэхээр одоо сургуулийн удирдлагууд зөв менежмент хийж авах юм бол одоо сая амтлан захирал ярьлаа шүү дээ. Жишээ нь үйлчлэгч байхгүй. Бид нар энэ орон таваа хэмээд илүү хүүхдэд үйлчлэгээ нэмсэн гэдэг ч юм уу. Ийм агуулгаараа бол яг сургуулийн удирдлагууд бол хас бие даасан байдлаар төсвийн менежмент хийгээд ингэж явах болно гэж байна. За гацаагүй энэ дээр хөндлөж байгаа урсгал задлууд үүрэгтэй байгаа та анзаарч байна. Засаг захиргааны нөхцөл төсвийн нэгжтгүүний удирдлагын хуулиар соёл, спорт, эрүүл мэнд боловсролын салбартай холбоотой урсгал задлууд орнод гэсэн. Тухайн байгууллагуудыг засвар үйлчлэгээтэй холбоотой зардлууд орнод гэсэн гэж болж байна. Тэгэхээр одоо ингээд сая нөхцөл байдал хүндэрсэн ч гэсэн тухайн сум, тухайн аймаг тэр дотор аймаг дээр засвар үйлчлэгээний бол ийм зардлууд тавьж чадахгүйгээс шалтгаалаад жилийн тусам удаал бороо ороод дээврээс нь усгооч байдаг. Дээврээс усгооч гэдэг чинь тодорхой хугацааны дараа цахилгаан байхгүй болно. Гэл ингээл асуудлууд үүсдэг. Тухайныг өвлөхөлдөж тэрийг засахын бол засвар үйлчлэгээний зардлыг ихтэй болно гэдэг ингээд яваад байгаа учраас яг энэ санхүүжилттэй холбоотой энэ урсгал зардалтай холбоотой юм бид бас нэг талдаа гаргахгүй бол
нууцны дараалал асуудалд ханддаг бүх юм тавиад тууцны одоо яана гэдэг бүхэл барилгын бүхлээрээс болох ийм асуудал бол ингэж яваад байгаа юм зүйл байна. Тэгэхээр нэг хүүхдэд нөө тохиолдох задлаа яах вэ? Дээрээс нь сургууль болгож байгаа нөхөн амралтын зардлыг дотор байран дээр яаж буулгаж дотор байранд хэрэгцээтэй төрөд хөрөмжийг авах уу гэдэг дээр дахиад тодорхойлол хийх ёстой гэж харж байна. Нэг микрофон дагаалаа. Дараагийн асуултаа би баасан жаргал гишүүнээс асуумаар байна. Одоо хуулийн хэрэгжилтийн талаар сая хэлтгэлээ дурдлаа тийм ээ. Байрны амьдарч байгаа хүүхдийн одоо асар одоо гэрте байгаа тохиолдол мэдээж ээж аваас нь аяг хүүхдийг хэн асарч хамгаалж одоо эрх зүйн орчинд бүрдэх юм бэ? Энэ дээр одоо мэдээж нэг бодлого яам өстой байсан боловч төлөөлөх хүн байсангүй. Тэгэхээр танаас асууя. Манай яам хэрэгтэй байгаа тийм байгаа. Гэхдээ яг одоогийн нэг хууль эрх зүйн орчин түрүү автоматар хуульж бас нэг юу тавьсан шүү дээ, ихэл тавьсан. Тэгээд яг би нэг хоёр зүйлийг энэ дээр нэг хэдүүлээ нэг анхаарах болвол гэдэг заахан санаа зовнил гарах гад байна уу гэвэл за манай ихтгэгчдийн хинийхэн ч ихтгэл дээрээс нь за бас бидний нэг асуулт хариулт дотор яг нөгөө хүүхэд хамгааллын энэ үүрэг хүүхдийн хамгааллын ихээс илүү хүүхдийн хичээ те энэ ажил боловсролын байгууллагын ингээд үндсэн чиглэл болж ингэж хуурахгүй гэдэг амар зовнил надад бол байна. Тэгэхээр энийг бид нар айгүй сайн бодож ингэж төлөвлөж тэрэн дээр бас яах болов. Энийг бас яг ийм одоо зайлшгүй ийм ойлголт төрөөд байгаа нэг үндсэн шалтгаан бол түрүү автоматар хуучин ихтгэлээр гарсан нөгөө боловсролын ерөнхий хуулийн дээр маш олон залтууд те сургуулийн захирал, сургуулийн багшийн үүрэг гэдээ орсон. Тэгэхээр ялч ингээ боловсролын байгууллага. Гэхдээ тэр чинь яг цаг үеийн тухайн үеийн шаардлага нөхцөл байдлын яасан гэвэл бид нар боловсролын ерөнхий хуулинд л аягүй сайн нөгөө нөлөөлөл хийж лобби хийж заалтуудаа оруулж чадсан. Хүүхд хамгааллын хуулийн дээр үндэж чадаагүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхд хамгааллын хуулиас энэ хэсэг бүлэг ер нь гэсэн. Гэхдээ энэний цаана мэргэжлийн байгууллага манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэргэжлийн энэ хүүхэд хамгааллын хүүхдийн мэргэжлийн хүмүүсийн үндсэн гол чиглэл бол тэр институт заах хэрэгтэй гэдгийг би бүр яг одоо хэлмээр байна. Хоёрдугаар одоо гэр бүлийн тухай хууль манай яамныхаа одоо яг өөрсдөө бас хариулах ажиллаж байгаа. Гэр бүлийн тухай хууль шинжилсэн хариулга, гэр бүлийг дэмжих тухай анх хууль 2 одоо яг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр боловсруулагдаад ерөн засгийн газар их хурл өргөн байрна гэдэг ийм юутай авч байгаа төлөвлөгөөтэй авч байгаа. Би бас хуулийн төслийнхаа аюу танилцуулгуудыг авч үзсэн. Одоо яг энэ дотор харин нэг бүлэг болгоод сая автоматруулж хийсэн тэр нөгөө хувилбар тасран хамгааллын үйлчилгээний тухай юу нэг бүлэг орох хэрэгтэй юм шүү. Тэгээд тэрний нэг хэсэг нь дотор байр, дахиад нөгөө фостер гэр бүлтэй, фостер family, тэгээд асраа нөгөө асрамжийн газруудын асуудлууд гэдэг ингээд ер нь нэг юм гэр бүл гэдгийг бид нар тийм жоохон өргөн хүрээндээ хараад одоо энэ нөгөө зөвлөмжийн үндслэлтэр те ингээд тэгээд энэ хуулийн дээр орох боломж байгаа юм байна гэдэг бодол яг одоогийн байдлаараа төрчөөд юм. Тэгээд хэдүүлээ нийлж лобби хийн шүү гэх гэдэг. За тэгээ 3 дугаар юу гэвэл их хурлын тогтоол 23 оны их хурлын тогтоол гарсан байгаагийн энийг бол ялчгүй нөгөө хэрэгжилтийн хангаад их хурл өөрөө нөгөө тогтоолынхаа мөрөөр хяналт тавих механизм одоо бүрдэж байгаа байхгүй. Тэгэд энийг нь бас ажилуулад хяналтын нэг байгууллага байгуулсан байгаа их хурлын хамаа газар дээр. Инлүүн бас нөгөө өөрийнхөө зүгт бичиг сачиг өгөөд яг энэнийхээ хэрэгжилтийн мөрөөр ажиллаач гэдэг ийм зүйлийг бол хийх ёстой юм байна гэдэг ийм хэдэн юмнууд харагдлаа. Тэгэхээр нөгөө хууль эрх зүйн орчны хувьд шин тутам байгаа харилцаа гэж баг хэлдэг ч юм уу даа л гэж бодож байна. За баярлалаа. Би дараагийн асуултаа тунгалаг зохицуулагчаас асуумаар байна. Тэгэхээр дотор байрны хэрэгжилтэд нэмэлтээр одоо шинжлэх үйлчлэгээ гэж юм одоо энэ асрааны асрах одоо хүүхд асрах үйлчлэгээ гэдэг ч юм уу энэ тал дээр ер нь таны одоо цаашдаа энэ үнийг ингээд хэрэгжүүлжүүл өргөжүүлвэл илүү амжилттай одоо кейс туршлагалж магадгүй гэсэн зүйл танд байна уу? За хүүхдээсээ л эхлэе тий. За хүүхэд байна. Хүүхдийн эрэлт хэрэгцээ юу гэхээр хүүхдийн зохиц хөгжил бие бэлтрийн гэд хэлнэ шүү дээ. Танин мэдэх хүн тий. Хүүхдийн хөгжлийн тухай ярина. Тэр одоо хөгжил болгоны эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээ дотор байранд байх ёстой л гэж би хэлэх гээд
одоо жишээ нь сая тэр боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн одоо судалгаан дээр гарсан байгаа. Бид нар ингээд дотор байранд хөдөлгөөнгүй байгаа л ингээд цэвэрлэгээ хийж хийхгүй, хоол унд хийхгүй тий ингээд суугаад хичээлээгээл байгаад ахаар ингээд хөдөлгөөний дутагдалд ороод тэр бие бэлтрийн хөгжил айгу муудж ирээ. Хүүхдүүд өөрснөө мэдээд байгаа байхгүй. Тэгтэл тэрийг нь одоо тэр ирэл хэрэгцээг хангасан үйлчлэгээ дотор байран дээр байна. Мөнгөтэй газар нь фитнес хийгээд бүр бассейн хийсэн гинэ тий. Тэгтэл энийг шийдэх боломж хажууд нь байж ш. Сургуулийн зал хагас бүтэн сойдэр байж байгаа сте. Тэгээ хагас бүтэн сойдэр бид нар дотор байрны хүүхдүүдэд хааш нь яаж хийхээ, юу хэлэхээ мэддэггүй багш нар хийгээд байгаа байхгүй. Гэхдээ тэгвэл тэр урлагийн зал бэлэн байж гэн, тэр спортын зал бэлэн байж гэн. Яагаад ингэдэггүй вэ? Энэ сургууль дотор хоёр тусдаа байгаа вэ гэдэг асуудал гарч ирж байна. Дээрээс нь одоо танин мэдхүүн хөгжил буюу яг одоо гэртээ хичээл үйлчлэгээ бүр номер 1 байх хэрэгтэй. Тэгтэл та нар сайд судалгаа харж байгаа үстэй. Сандал өрөнд нь ч байхгүй, хүүхд өрөнд нь ч байхгүй. Насны хүүхд чинь тоглоно штэ. 6 настай хүүхд тийм үстэй. Тоглох хэрэгт хэрэгцээ байгаа штэ. Тэгтэл хүүхд хөгжлийн өрөөнд тоглоом байгаа юм. Тухайн асуудал. Өдөр болгон тоглоно штэ. Нэг өдөр 7 хоногт нэг өдөр тоглодог хүүхэд гэж та нартай нэг 6 настай. Бид ингэж л байхгүй. Тэгэхээр тэр хүүхд хөгжлийн өрөө гэдэг ямар үйлчлэгээ, ямар үйл ажиллагаа, яаж явах хэвээр, юунд хүүхдийн юунд зориулагдах хэвээр гэдгийг л одоо хин мэдгүй нэм очир дарга хэлээрээ. Тэр дотор байрны менежментийн загвар гэдэг имийг хамтран хийя гэдэг амлалт авч яана ингээ өөртөө ажил авчлаа. Ингээ өөртөө ажил авчдаг байхгүй юу? Дээрээс нь одоо саяны одоо хамгийн ноцтой асуудал шүү дээ. Асрах үйлчлэгээ гэдэг та нар энэ ойлгож байна уу? Care хийх үйлчлэгээ. 6 настай хүүхдээ та нар одоо аауд ээжүүд яаж care хийдэг? Өөрснөө усанд орчд юм уу? Гэвч шүү дээ. Тэр номоо өөрснөө ингээл хямгадаа юг авч ухаа яваад л те хувцсунараа яг улиралдан тааруулж өмсөөл те устсандаа ороод хувцсунараа угаагаад ингээ явчих уу 6 7 8 настай хүүхд чинь. Тэгэхээр сайн одоо амгалан захирлыг хэлээд байгаа тэр тогтолцоог би дотор байранд асрах үйлчлэгээ гэдгээр нь бүр оруулж ирээч гэх гээд байгаа байхгүй юу. Тэр 6-аас 8 настай тэгээ ахиулаад 10 нас хүртэл энэ бага насны хүүхэд баггүй юу. Care буюу асрах халамжлах үйлчилгээ хэрэгтэй байхгүй. Шүн халуурна. Хиндэ хэлхий үдний жижүүрт 3 давхраас бууж үдний жижүүрт очиж хэлэх үү? 6 настай хүүхэд тэ? Түргэнд уудлаа. Нөгөө жижүүр чинь хүүхдэд байгаа түргэн рүү явах уу? Дотор байран дээр үлдээ нөгөө хүүхдээ ганцаар ингэ түргэнд өгөөд явах. Амар хоостэй. Бид нар ерөөсөө ингэж харахгүй байгаа байхгүй юу? Дотор байрны хүүхдийг хүн хүүхдэл гэж хараад байгаа. Өөрийн хүүхд чинь амгалан захирлын гайхамшиг нь юундаа хараад өөрийнхөө гэр бүл шиг болох уу болохгүй ингэж болов уу болохгүй өөрийнх нь гэр бүл дээр болдгүй юмыг дотор байран зөвшөөрөхгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ асаргаа гэдгийг бүр хүнийг гаргаад тэр туслах багш нь хийдэг гэж шүү дээ. Асрах хүүхдийг асрах үйлчлэгээ. А жинхэнэ тэр 8 хүүхдэд нэг багш гэдэг чинь нийгмийн ажилтан байхгүй юу? Нийгмийн ажилтан чи нийгмийн ажил үйлчлэгээ. Тэр хүүхдийн тэр гэрээ санах, уйтгарлаж гуниг, тэ бус хүүхдүүдэд шоолол доромжлоо сэтгэлээр унах, гэрийн даалгавраа хийж чадахгүй хизээ ихээж мэдэхгүй яач хийж мэдэхгүй. Гэхдээ яг дотор байрны багш нар бага хүүхдүүдийн хичээлийг бол хийлэгдэг гэж байна. Тэгэхээр ийм. Тэгээ энэ бүх үйлчлэгийг тэгээ хоолны үйлчлэгээ энэ төр бол халдвар гүйжүүлэх ингээд бүх үйлчлэгээ бид нар ингээд нэг байгаад менежментийн загвар гарах юм байна гэж бодоод байгаа. Тэгэхээр эн чинь цаана нөөц улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэхийг тэр нөөцийг смарт засгийн газар те. Тэгтэл тэр нөөцийг хүний нөөц, санхүүгийн нөөц те ингээд нөө материалыг бусад хэрэглэгдэхүүн нөөц гэж ингээд ангилаа үйлчлэгийн дээр зоогоод ингээд нэг жоохон менежментийн загварын нэм шинээр одоо дизайнчлъя гэсэн одоо санааг төвшүүлж байгаа.
нэг за би дараагийн асуултаа гэр бүл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газрын дарга Цогтбаатараас асуумаар байна. Баасан жаргал гишүүн хэллээ. Энийг зөвхөн нөгөө боловсролын салбарын асуудал гэж буу хараасаа магадгүй нөгөө яамд хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааны үр дүнд одоо сайжруулж болохоор харагдаж байна гэж. Тэгэхээр гэр бүл бодлогын газрын зүгээс гэдэг юм одоо хуулинд тэ хэрхэн одоо өөрчлөлт оруулах боломжийг та харж байна вэ? Энэ асуудал. За өдрийн мэнд хүргье. За гэр бүл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яамны зүгээс бол одоо гэр бүлийн тухай хууль энэ ажлын хэсэгт ажиллаж байна. За гэр бүлийн тухай хуулийг бол хууль дотоод хэргийн яам дээр одоо ажлын хэсэг байгуулсан өргөн ажиллаж байгаа. За манай яам дээр гэр бүлийг дэмжих тухай хамтгаш хуулийн төслийг одоо нэлээд туулаад одоо бас яам санал авах төвшөнд хүрч байгаа. За тэгэхээр энэ хоёр хууль маань эхлээд нэг мэдээлэл өгчээ. Ер нь гэр бүлийн хуулиар бол илүү одоо хэрэг зүйн зохицуултууд үржилэл за өмч хөнгөнгийн харилцаа сравлах тийм ээ. Гэх мэт энэ гэр бүл зохицуулт юм уу? За гэр бүлийн шүүхтэй байх гэх мэт энэ зохицуултуудыг оруулж ирж байна. За тэгвэл гэр бүлийг яаж дэмжих юм бэ гэдэг асуудал бол энэ гэр бүлийг хуулиар зохицуулахаар бид хүн болж байна. За ер нь бол олон улсад болон манайд тогтолцох юм бол гэр бүлийг одоо төрөл бүрийн одоо 10 гаруй үндсэн хууль одоо хуулиуд дээр одоо зохицуулсан байна. Тодорхой хэмжээгээр жишээ нийгмийн даатгалын тухай хууль, хүчний бэрхшээлтэй хүүхдэд асарч байгаа одоо эцэг эхчүүд сайн дурын даатгалын төрөөс төлөгч гэдэг юм уу тийм ээ. За хөдөлмөрийн тухай хууль, уяатан одоо цагаар ажлын байрын гэх мэт энэ зохицуултыг оруулсан. За нийгмийн халамжийн хууль бол та ихэнх нь бол угаасаа гэр бүлийн зорилт бүлгийг дэмжих, байнгын асаргаатай хүүхдүүд бол ахмад насны бол яг хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй бол яах вэ гэдэг. Гэх мэт энэ зохицуултуудыг зохицуулсан зохицуултууд байна. За олон юунд бол олон улсад бол нэг 10 гаруй чиглэлээр энийг гэр бүлийг дэмжиж байна. Татварын чиглэлээр, өмсний чиглэлээр тийм ээ. Бэлэн мөнгө зарим өгч байна, каш трансфер гэж ярьдаг. Гэх мэт за зарим үйлчилгээ байна тийм ээ. Одоо үйлчилгээ бол одоо жишээ нь боловсролын салбарт эрүүл мэндийн, соёлын гэдэг төрөл бүрийн үйлчилгээ, нийгмийн ажилтны сэтгэл зүйн гэдэг төрөл бүрийн үйлчилгээ. Гэх мэт иймэрхүү салбарууд бүлийг дэмжиж байна. За өнөөдрийн сэдвтэй энэ зохицуултуудыг юу н оруулах боломжтой юу гэж. Ер нь бол юунд тусгах энэ сегментийг тус боломжтой. Гэхдээ бид бүхэн ахиад харах хэрэгтэй. Хүүхд хамгааллын тухай хуулийн дээр боловсролын орчинд хүүхд хамгаалал гэдэг бүлэг орчсон. За тэнд бол ерөөсөө бараг 10 байх залтыг бол боловсролын байгууллага ийм үүрэгтэй гэсэн зүйлүүд байгаа. Тэгэхээр бид хүн аливаа манай одоо энэ хамгааллын хууль гэдэг юм уу ганцхан дотор өшөө олон тийм ээ гамшиг онцгойгч байдлын ч гэдэг юм уу одоо эрхэн зөрчигдөж байгаа зорилт бүлгийн хүүхэд гэдэг олон хүүхдийн асуудлыг бүх хүүхдийн асуудлыг зохицуулж байгаа учраас ерөнхий ороод дараа нь одоо жишээ нь бид бүхэн сүм эдийн дэргэдэх дотор байрны одоо нийтлэг шаардлага гэдэг шаардлагыг хамтран одоо манай яамнаас гандан тэгчлийн хийдтэй хамтраад энэ юугаар стандартлын зүүн газраар батлуулах гэж байна. Гэх мэт энэ дагаж гарах дүрм журм стандартуудыг батлаад явах бүрэн боломжтой. За санаа хүүхдийн асран хамгаалагч хариуцлага эцэг их тийм ээ. Эцэг ихийн үр гэрлээ. Тэгэхээр бид бүхэн төрөөс хэнийг ингээд нөгөө халамж хатгаалаа гэдэг тийм. Эцэг ихийн өмнөөс ч гэдэг юм ер нь зүйл залт гол юм ойлгомжтой ч гэдэг юм байсаар байтал урдуур нороод энэний оронд бид нар энийг зохицуулна гэдэг ороод. Сая амглан захирал юм уу бусад хүмүүс бас сайн туршлага хуваалцж байна. Хүүхд чинь одоо өөрийнхөө сонголтоор ер нь бол хүүхдийн эрх одоо эцэгхийн одоо үүрэг ажиллах юм ер нь хуулиндаач байж журамдаач бид бүхэн сонголтын нөхцөл юм шиг байна. Тэр хүүхдүүд хоолоо идэх юм уу эсвэл өөрсдөө тэр нийтийн галт хоорох юм уу? Эсвэл хамтраад
одоо амьдрах юм уу эсвэл эцэг эхчүүд нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тэр өрөө 10 жил 12 жил амьдрах гэж байна тэр хүүхэд тэр дотор байна. Гэх мэт энэ үүрэг хариуцлага бид нар бас бодолцох хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй одоо бүгдийг төр зохицуулна, бүгдийг бид нар ингээд зохицуулна гэдэг бол одоо бас энэ дэлхийд байхгүй зохицуулт байх л та. Тэгэхээр яг зорилттой тодорхой зорилттой бүлгийн гэр бүлийг бид хүн дэмжих хэрэгтэй. Бид хүн бас сая хүүхдийн хөгжлийн үйлчилгээ ярьж байна. Хөгжиж одоо хамгаалагдана тийм ээ. За тэгвэл бид хүн бас хүүхдийн хөгжлийн норматив зардал аргачлалыг одоо баталгаар энэ жумыг бас бэлэн болгосон одоо хилцүүлэг хийгээд 3 саядар батлуулнаа. Тэгэхээр энэ жил Монгол улс маань хүүхдийн хөгжил 4.9 тэрбум төсөвлөсөн. Тэгэхээр бид хүн өчигдөр одоо бид бүхэн хүүхдийн туслангийн тусланд оролцож байгаа хүүхдүүдийг бид яаж дэмжих вэ? Хүүхд хөгжихдөөс одоо соёл мэд дуулан сэгт энд өөрийнхөө хөгжих эрхийг хангана. Тэгвэл бид нар энийг норматив зардал нь юу байх юм? Ямар хүүхдийг хамруулах? Бүх хүүхдийг одоо жишээ нь одоо тусланд 6-аас 18 нас гэж үзэх бол Монгол улсын нийт хүүхдийн 18 насны дөнгөж 8% нь туслан амрагч чадчих. Зөвхөн туслангийн асуудал. Тэгвэл тэрнийг одоо яаж дэмжих юм бэ гэдэг асуудал ахил одоо төр заавал ингээд оролцоод эсвэл нөгөө менежментийн бас зохицуулаад хөл журмаа зохицуулах уу гэх мэт ийм тустай асуудлууд байгаа. Ямар ч гэсэн төвчлөд хэлжээ. За ирж байгаа энэ шинэ хийж байгаа хуулийн дээр гэр бүлийг дэмжих зүйлийг юм. Бид хүн ярилцж байгаа дал ямар чиглэлээр бид энийг дэмжих болох вэ гэдэг дээр бас хуулийн дээр ямдудаа санал аваад одоо манай ямны пэйж хуудсан дээр хуулийн төсөл тавигдсан байгаа. Та бүхэн бас санал өгөөрэй гэдэг хэлье. Одоо эхний тойрогч сууж байгаа саяны зөвхөн асуулт. Тэгэхээр дотор байр гэдгийг ойлгох хэрэгтэй байна л да. Энд чинь хүүхдийн сурч боловсрохыг хангахын тулд ажиллаж байгаа болохоос биш тэнд ямар нэг халамжийн байгууллага бол биш. Тэгтэл тусланд очиж байгаа хүүхдэд тэр чинь сайн дураараа хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа төлбөрөө төлж байгаа хүүхдэд тэр хөгжлийн үйлчилгээний норматив зардлаа өгөх гээд байдаг. Дотор байр нь байж байгаа хүүхдэд тэр хүүхэд хөгжлийн норматив зардал очих ёстой юу те? Энэ хожи хоёр өөр байхгүй. Нөгөөх нь сурч боловсрохын малчны хүүхэд учраас гарцаагүй байдал тэрэн дотор байж байгаа. Тусланд явах гэдэг бол хүний сонголтын асуудал. Тэр чин төлбөртэй, тэр чин хувийн одоо нэгж. Тэгэхээр хувь байгууллага, хувийн бишэр зохион байгуулж байгаа юм дээр төр харин мөнгө өгөх чинь зөв юм уу гэдэг асуулт. За ер нь бол хүүхдийн хөгжил бол тусланч бай, дугууланч бай бүгдэнд нь хамрагдаж өөр эцэг эхийн өөрийнх нь хүсэл зоригоор ингээд тэгэхээр энийг бүхэн малчны хүүхэд байж одоо амьдралын бодол амьдралнаас одоо амьдрагаатай ч гэдэг юм иймэрхүү тодорхойлолтууд бас байдаг тийм. Одоо зохицуултуудыг бид оруулах юм бэ? Хамрах хүрийг нь яг энийг оруулах юм бэ гэдэг асуудал. Үйлчилгээний хамрах хүрэн дээр бид хүн оруулж болно. Ийм үйлчилгээнд хүүхдүүд хамрагдана болно. За саяын судалгаан дээр бас гарч ирж шүү дээ. Одоогийн дугууланд гэхдээ манай сум дээр зөвхөн сагсан гэх юм уу их л байдаг. Тэгэхээр бид хөгжлийг ярих юм бол одоо тэр орчинд л одоо бүржүүлж өгөх ёстой. Тэгжээж одоо санхүүжилтийн асуудал яригдана. Тэгэхээр энэ зүгээр туслан гэдэг нь саяын арга хэлбэрийн нэг л хэлбэр зүгээр би жишээ авч ярьлаа. Тэгээд дотор байранд байгаа хүүхдүүдийн хөгжил болвол бас холбогдоод юм гэсэн үг. Яг ингэдэг байхгүй. Тийм учраас ингээ боловсрал хөтөлбөрийг юм. Хоёулаа ингээ сууж явах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ одоо манай 3 дахь зөвлөгөөнөр өмнө нь анхны зөвлөгөөнөр ч гэсэн яг ийм тохиолдол гарч ирсэн. Тэгээ одоо бид нар яг энэ танхимаас гарахдаа би юу хүсэж байна гэвэл энэ дотор байр гэдэг чинь бидний
би бол баг гэр бүл байгаагаасаа илүү хоногийг зарцуулж байгаа ч өөр гэр бүл шиг байх ёстой. Гэр бүлийн үйлчилгээ чинь тэр дотор шүү гэдэг асуудлыг манай энэ одоо яамныхан тунгаагаасаа гэж бодоод нэг одоо хөдөө орон өөр ингээд бусад ингээд шийдвэр гаргагч нартай ингээд уулзаад ингээд ярилцаа явуулаа. Бүгд данхийн үүрэг байгаа, эцэг эхийн үүрэг хариуцлага асуудал руу төр яхаараа ордгийм бэ гэдэг ийм үгээр дандаа ингээд таглаа авчдаг. Энийг ерөөсө бүгдээрээ одоо ялангуяа манай бодлогын яамныхын толгой тарихнаас нэг аваад тагчаач төхүүл гэж би одоо үсгээд яагаад гэвэл яагаад бид нар дотор хоёрыг сонгож аваад байгаа гэдгийг ярьсан тийм нөхцөлний тийм хүүхдүүд байдаг, хөдөөний малчдын, өрхийн орлого ийм тийм тэр хүүхдүүдийн өмнө эцэг гэх нь үүрэг хариуцлагаас гадна төр өөрөө үүрэг хүлээгч шүү. Тийм учраас би юу хийж чадах вэ? Манай яам юу хийж чадах вэ гэж бодоодхоосоо л гэж одоо бид нар чи энэ олон зөвлөгөө наануу цаануу гэдэг юм хийгээд байгаа. Тэгэхээр тэртээ тэргүй одоо тэгээд гэр бүлийг дэмжих тухай хууль гэр бүлийн яамны нэг чиг үүрэг чинь жинхнээ сэтгүүл төр эцэг их байх боловсролыг олгоод тэр эцэг их та ийм үүрэг хариуцлагатай шүү. Аливаа хүрээ тэр хүүхдээ эргэж тойроод одоо сум болгон дээр хүнтэй болцсон шүү дээ гэр бүлийн яам чинь нэг үе бодвол ингээд энэ ажил дээр оролцохгүй муу боловсролын хуулийн дээр хэдий боловсролын байгууллага байгаа ч гэсэн боловсролын байгууллага руу битгий чихээд байгаа ч эн чинь өөрөө яг үндсэндээ бол институцийн хувьд танаа яамны асуудал биш юм мүү гэж би хэлэх гээд байгаа юм асуух гээд байгаа юм. Яг 2022 оноос эхлээд нөгөө боловсрол төсвийн шинжилэл өөрчлөлт хийхдээ тухайн хүүхдэд тухайн сургалтын хөтөлбөр агуулгыг хөрөхөд ямар өртөг гарч байна вэ гэдгийг нэлээд тооцоож оролцсон гэсэн. Хуучин бол яадаг байсан гэхээр бага анги гэдэг нэг хувьсах зардал, дунд анги гэдэг нэг ижлэх хувьсах зардал. Гэтэл 1-р ангийн хүүхдэд сургалтын хөтөлбөрийг хөрөхөд 1 өртөг гарна. 2-р ангийн хүүхдэд сургалтын хөтөлбөрийг хөрөхөд 1 өртөг гарна. За тэгэхээр яг энэ бүгдийг нь тооцоод анги болгон дээр өөр яг тэр хүртхийг хүүхдэд хүрэхэд хөтөлбөр агуулгыг хүүхдэд хүрэхэд ямар өртөг гарч байна вэ гэдгээр нь тооцож буулгаж ингэж явсан. Тэгэхээр араас нь дагаад дотор байраа бид бас одоо хувьсах зардын санхүүжилтээр санхүүжүүлж эхлээд эхлээд зөвхөн багшныхаа цалин нийгмийн даатгалыг хувьсах зардлаараа тооцоод олгодог. Бүгдийг нь өгч захиргаа аж ахуйтаар өгч. Захиргаа аж ахуйтаа өгчөөр тэр дотор байран дээрээ ямар бүтэц өрөх үү гэдгийг ингээд бодоод тооцоод өөрөө спид асан байдал нь хэрэгжүүлэх юм байна гэдэг. За одоо ингээд дараагийн алхам нь юу бодоход яг тэр ерхий сургуулийн сурч байгаа мөртлөө дотор байран дээр байгаа сурч байгаа хүүхдэд ямар нэмэлт үйлчлэгээ байх ёстой. Тэрийг нь одоо бид нар өнөөдрийн хурлаараа загварчлаар гаргаж ирчих юм бол тэр үйлчлэгийг бүрхэд тэр хүүхдэд ямар өртөг гарах вэ гэдгийг тооцоод хувьсах зардал дээр тэр сургууль 300 хүүхэдтэй бол 150 дотор байранд амьдарч байгаа бол 150 хүүхэдэн тохирсон хувьсах зардалын итгэл зүйр гараад ирэх юм бол үйлчлэгийн зардал нэмэгдээд тэрийг нөгөө бид нэгцэн нэг загвартай болгочих байгаа учраас боломж гарч ирэх юм байна гэж хараад байна л да. Тийм учраас өнөөдрийн хилцүүлгийн үр дүнгээр одоо сая менежментийн зураглалыг гаргаад хөрөх үйлчлэгийг тодорхой болгоод тэнд зарцуулагдах төсвийн тооцоог гараад ирэх юм бол бид нар хувьсах зардал дээр тодорхой дотор байрны хүүхдүүдээр нэмэх нь 1.5 гэдэг итгэл зүйр тооцоход энэ хүүхдэд ийм хоромтой хэрэгтэй юм байна, ийм үйлчлэг хэрэгтэй байна гэдэг нь гараад ирэх юм байна л гэж харагдаж байна. Өнөөдрийн бас нэг ийм зөв шийдвэрж байхгүй гэж бодож байна. Энэ үгүй зөв тийм үү? Бидний ярьж байгаа өнөөдөр одоо ингээд энэ үйлчлэгийн менежментийг сайжруулах нь одоо зүгээр. Гэхдээ бид нар хамгийн нэг юм аа үндсэн суур төр нөхцөл орчноо бид нар бий болгоно шүү дээ. Яагаад тэрэнд нь хөрөг тавихгүй байгаа юм? Өнөөдөр яагаад 60 оны байранд хүүхдүүд өнөөдөр доктороор амьдрах хэрэгтэй юм бэ гэдэг юм бас ярмаар байна шүү дээ. Боловсролын газар дээр нийгэм хамгаалалт дээр гэр бүлийн газар нь мөнгө тавьмаар байна шүү дээ тэнд. Тэр нөхцөлийг бий болгохгүй бол хэрвээ нөхцөлийг бий болгоод өгөх юм бол угаасаа тэнд өссөн өсөөгөө сая судалгаагаар ч багш нар бол сэтгэлтэй байна. Хүүхдүүд багш нартай дуртай байна. Багш нар бол юм хийгээд байгаа. Олон төр нөхцөлийг бүрдүүлэхгүй. А тэгээд нэг хүүхдэд ногдох хувьсах зардал гэдэг нэг зардал яриад байгаа. Нааш дараагийн асуудал байхгүй юу нь бол. Энэ бодлогын одоо боловсролын газар энэ гэр бүл нийгэм хамгаалалт энийг бас дугнмээр шүү дээ. Тэгээ нэг юм заваа юм байгаа. Одоо шүү дээ хэдүүлээ сая гарсан заяа. Тэр нь юу вэ шүү дээ. Энэ боловсролын хууль шинжилгэлээ. 2 журам гарах хэрэгтэй гараагүй бод. Одоо болтол байх. Ийм заваан байж болохгүй байхгүй. 2 жил болж байна. За энэ хүүхд хамгааллын хуучин ялгаа байхгүй. 9 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн
өнгөрсөн оны 1 сард батлагдсан хууль 14 журам батлагдах ёстой. Өнөөдрийн байдлаар 2хан журам батлагдсан байна. 6 стандарт батлагдах ёстой. Тэр стандарт. Гэхдээ ийм юм иймэр байгаа байхгүй. Тэгээд тэр хууль хэрэгжигдэх төсөв мөнгөний 50 жигмөр байна шүү дээ. Тэгээ одоо ингээл юм л болохоор ингээд за батлагдаг учраас энэ төсөв өрнгийн асуудал бас ингээд одоо дахиад нэг юм ярьж шинжилээд энийг нь бодор ийм сайн гой болно гэдэг ийм байдлаар ямаргүй хүүхдүүд хохирсоор байгаа байхгүй шин бодлого төлөв шийдлээ. Мөн тийм аргүй шийдэж харин тэр байна. Шийдэл чинь тань гэхлээр нөхцөлийн бүр болвол тэр чинь угаасаа ингээд аянд явчих юм байхгүй да. За баярлалаа. Дараагийн оролцогч хэрхийг хангая. Ишээ. За Увс аймгийн Бөхмөрөс сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Манжихүүгээс асуулт асууя. Сая ярьж ин дотор байр хэдэн онд байгуулагдсан гэдэг юм бас маш чухал байдаг хөгжим нь тий. Тэгэхээр танаа дотор байрны хувьд хэдэн онд байгуулагдсан хэдэн багш ажилчин болон сурагчид байдаг. Одоо баясгалан хуульч хэлсэн үнэлгээ монитор хийхэд янз янзын практик байна. Яг тийм стандарттай сургууль маш ховор байна. Өөр өөрсдийн гэсэн өнгө төр хандлага одоо арга барилтай байна гэж. Танаа сургуулийн хувьд яаж одоо дотор байраа одоо үйл ажиллагаа явуулдаг вэ? За манай сургуулийн дотор байр 1977 онд ашиглалтанд орсон. 75 хүүхдийн дотор байр малчтын 122 хүүхэд амьдарч байгаа. За тэгээд нэг багш 4 жижиг 2 тогооч ерөнхийдөө сурагчдын хөгжиж амьдрах урч нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. За ерөнхийдөө сая бас хэллээ тэгээд манай сургуулийн дотор байранд ерөнхийдөө уламжлал бас нэг зүйл байдаг. Жил болгон бас жижигрүүд нь багш нар бас хөгжүүдээ хөгжүүлээд ингээд хавар болгон 5 сард эцэгчүүдэд тайлан тавьдаг. За тайлан тавих явцад бас эцэгчүүдэд бас дотор байр үзүүлж харуулдаг. За усан хавар хичээлийн жилд бид өхөн бас тайландаа тавиулаад орчин нөхцөлийг харуулах бас за засвар хийгдэлгүй нэлээд удцсан. За гэрэлтүүлэг арь зээдэг цонхны одоо тавцсан салсан буддаг шонхог муудсан ийм нөхцөл байдалтай байсан. За өнгөрсөн жил манай сумын төвөд 100 жилээ болсон. За бид өхөн сумоорондоос хүсэлт тавьсан. За энэ дотор байрыг мань засаад өгөөч. Бид өхөн заавал дээрээс төрөөс гэдэг шаардлага байхгүй. Сумооронд ямар нөхцөл боломж байна? Эцэгчүүдтэй яаж хамтрах боломж байна? За энэ хүрээнд бид нар дотор байраа урсгал засварыг ажилчдынхаа хүчээр одоо 1 сарын хугацаанд засаад одоо хавар буцаагаад намрын эцэгчүүдтэйгээ бас гэрээ байгуулахтаа дуудаад за хавар нөхцөл байдал юм байсан. За бид өхөн ингэж засаж сайжруулах хөгжүүд нь орчин нөхцөлийг ингэж сайжруулах явж байгаа. За саяас нэг хөнжил гутас гэдэг ярьж байна. Бид өхөн бас заавал дээрээ хардаг байхгүй. Бас л 100 жилийн өмнө танд төлөвчтээс 100 ширхэг хөнжил гутас даав бүх зүйлийг шинжилнэ гэдэг өгчихсэн. Нэг юм нөхцөл байдалтай. За бас нэг зүйл нь болохоор бас хөгжийг хөгжүүлэх чиглэлээр бид өхөн бас төсөл бичээд Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслөөр 6 сая орчим төгрөгөөр хөгжид хөгжлийн өрөөнд бас тоглоом хөгжүүдийн одоо эрэлт хэрэгцээнд тулгуурласан зүйлүүдийг бас авч ирж байрч байсан. Ийм зүйлүүд байж байгаа. Төслийн өрөөнд иргэдэг бүх засвар хийгдээд хөгжүүд дотроо бизнес үйлчлэгээ бол бэлэн болсон. Өрөө гэж байгаа. За энэ бол зохицуулах чиглэлээр намар хаврууд өвлөө үйлчлэл хөгжүүдээ бас амьдрах юм орчин хөгжүүдтэйг ам 5-10 хоног амьдрах ийм орчин нөхцөл бүрдүүлээд ингээд ажиллаа явж байгаа. За тэгээд бас нэг зүйл болохоор ажиллаа нь одоо хөгжүүд 122 хөгжөд нэг багш ажиллаж байна гэдэг юм уу. За бас одоо бусад орон тооны асуудал ийм хэрэгтэй ингээд боломжтой юм зүйл гарч ирж байгаа. Тунгааш дөрөв хэлсэн. Хүүхд өвдсөн тохиолдолд яах вэ гэж байгаа тийм. Хүүхд өвдөх юм бол яадаг вэ? Нэгдүгээр, хоёрдугаар эцэгчүүд хэр хариуцлагатай байна вэ? Тийм маш боо. За хөөхөд өвдсөн тохиолдолд ерөнхийдөө жижигүрэн болвол ажлын байр. За гинтийн одоо аюул дөрт хөлөг гинтээс тохиолдол дотор байрны багш захирал өрөө цагаар бол за яваад очин нэмлэг дээр дагуулж очиж нөхцөл байдал ямар байна? Цаашаа одоо дараагийн шат нэмлэгт үзүүлэх юм уу гэдэг байдлаар ингэж байдалтай ажиллаж байгаа.
эцгээхийн хувьд бол гол хөгдүүдийг хөгжүүлсэн тайлан жилийн хугацаанд хөгд нь ингэж хөгжиж байна. Ийм сурч байна. Ингээд ихлээр эцгэгчүүдийн нөгөө хамтын ажиллагаа их сайжирч эхэллээ. Хөгдөг хөгжөөд хөгд нь юм мэдээд хөгд сураад эхлэхээр эцгэгчүүд бол дотор байр руугаа сургуультайгаа харьцах харилцаа бол илүү улам сайжраад ингээд яваад байгаа гэсэн кейс байна. За тэр бага насны хөгд болох нь эцгийнхээ өрөөгөө дамжуулаад 5-аас 10 хоног одоо намар нэг 10-аас 15 хөгд нэгдүгээр ангид элсэн нурдаг 6 наст тухайн хөгдүүдийг болон бусад удааг хэмээрэг тогтжуулж гисэн тэн дээрээ хөгдүүд нь хоолоо хөгдүүдтэй өөрийнхөө гарын бол хийж өгөөд ингээд хамт амьдраад хөгдийнхээ бас нэг дасан зохицох үйл ажиллагаанд оролцуулаад Дотор байрны маш гоё сайн дуршлаг кейс юм шүү дээ. Боломжтой өөртөө хөдөлж байгаа бас. За дараагийн оролцогч бол өршийн бэрхшээлтэй хүүхдийн эцэгчүүд холбооны байгаа. Тийм. Тэгэхээр яг дотор байранд өршийн бэрхшээлтэй хүүхдийн эрх хэрэг хангаж ингэж үдэж байна. Тийм. Бусад санал сэтгэл хэлээ. За баярлалаа. Ийм чухал асуудлаар ингээ хэлцүүлэг хийж бас олонний одоо асуудал шийдэх болно. Шийдэх гаргагч нар бодлого гаргагч нарын одоо тэр асуудлын жагсаалтанд дээгүр игнэнд оруулах хамгийн чухал асуудал бол түмэн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал хамгийн чухал одоо ингэж мэдүүлж хэл цаг мөч маш чухал байна. За би нэг 4 зүйлийг л хэлэх гэдэг. Тэгэхээр энэ дотор байр байхгүй эсвэл дотор нь хүртээмжгүй байгаагаас болоод бүгдийн сурах хэрэг зөрчигдөж байна. Би хэлэх гэдэг. Түрүүн одоо энэ боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн одоо судалгаан дээр асуухад одоо тэр судалгаанд бол хамрагдсан дотор байр төвчөр байгаагүй гэд ингээ хэлж байгаа. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр эсвэл малчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэггүй юм уу гэдэг нэг асуудал гарч ирж байна те. Эсвэл нөгөө дотор байр нь ямар ч хүртээмжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд очиж сурах амьдрах ямар ч боломжгүй л байгаа байхгүй юу? Тийм үү. Энд бол тэр орчин бүтээгүй тохируулга байхгүй ямар нэгэн үйлчилгээ байхгүй тэр дотор байранд боломжгүй болоод энэ нь юу гэж юм гэхээр тэр хөгжөлтэй хүүхдээ малчид юм уу бусад хүмүүсүүд дотор байранд хүүхдээ өгөх боломжгүй л дорсноосоо болоод тэгэхээр одоо хөгжлийн бэрхшээл нэгэн сургуулийн гадна. Тэгэхээр энэний нэг одоо шалтгаан нь бол энэ болж байна гэж ингэж үзэхээр байна. Нэг. За хоёрт гэхээр эцэгхийг оролцуулах гэдэг бол зайлшгүй асуудал. Энд бол одоо тэр 365 хоногийн шин бараг л 3-ны одоо тэнд өнгөрч жилийн 3-2. Тэгэхээр энэ хугацаанд тэр асрах, хамгаалах, асрамжлах энэ үүргээс эцэг их бол салаагүй шүү дээ. Уул нь байгаа. Гэхдээ энд зохицуулалтыг нь мэдүүлээгүй байгаа. Эцэг өгөхөр л болоо тэгэл энэ дотор байр бол миний хүүхдийн бүх асуудлыг шийдэх юм байна гэсэн тийм ойлголт мэдээллийг өөрөө мэдээллийг аваад явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд төрөөс тэр зохицуултыг гаргаад өгөөч хилээд мэдүүлцуулаад яваач гэдэг нь одоо тэр тэмээ гэрэн дээрээ одоо тэр сургууль эцэг их гэдэг байдаг юм уу? Тэгээд энийг эцэг их нэг бүрчлэн хэлж мэдээлж уулж эцэг их нь өөрөө тусгай хэрэгцээтэй эцэг их байна. Сонсголгүй эцэг их байгаа, эцэг их байгаа. Тэр одоо асуудалтай хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эцэг эхийн ялгаатай хэрэгцээг хүртэл мэдэрч тэр гэрээ хилцэл хийж мэдээлэл хүргэх
гэхээр эцэгхийг оролцуулна, эцэг эхийн мэдэх эрхийг хангах тал дээр манай холбоо боловсрол эвсэлтэй нийлээд бас судалгаа. Тэгэхээр энэ дээрээс бэрхшээлтэй хүүхдийг сургах хөгжүүлэх асуудал дээр эцэгхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганцаарчлан сургалтын төлөвлөгөө жилийн багаар танаа хүүхдийг багаараа дэмжих асуудлыг мэдгүй гэхэд нэг нь мэдгүй нөгөө 3-1 нь мэдсэн ч гэсэн оролцдоггүй жишээ. Нөгөө 3-1 нь оролцоо. Ийм байж байгаа байхгүй юу жишээ. Хууль дүрм журам дээр нь харахад эцэг эхийг мэдээлэлжүүлнэ, эцэг эхэд тайлбарна, оролцуулна, тийм ээ, сургалт явуулна, шийдвэр гаргахад нь хүртэл татан оролцуулна гэдэргээд байгаад байдаг. Энийг хэрэг. За ийм учраас хоёрдугаарт нь эцэг тайлшгүй татан оролцуулж хүмүүс маань одоо нөгөө улсын данстай малаа хараад гэсэн тэ улсад ч юм уу хувь данстай гэж ярьдаг. Тэгэхээр энэ хүүхдээ хамгаалах, хүүхдээ асрах, хөгжүүлэхэд таны алсын зэнаас тэр зохицуулалт нь тэрийг нь эцэгт мэдүүлэх хэрэгтэй. За хамгийн чухал нэг юм хэлье. 116 дугаар сургууль буюу харааны бэрхшээлтэй хүүхдийн асуудал байгаа. За харааны бэрхшээлтэй гэж байдаг тэнтэй. Тэнд бол одоо чиглэлээр ажилладаг харааны бэрхшээлтэй хүмүүсүүдийн төрийн бас байгуул хийсэн судалгаагаар ингээ үзэхэд бид нар энэ сургуульд гаран гавтай сурж байна гэж ярьж байгаа. За тэр нь юу вэ гэхээр хүүхдүүд өөрсдөө биеэ даах өөр дотор байрандаа сургуульдаа тэр цагаан таяг явж нийгэмшиж суралцах ёстой. Гэтэл 12 жилийн төгсөөд гарсан хүн одоо ганцаараа бие дагаад гадуур явах чадахгүй. Энэ дэр нөгөө ийм risk of dignity буюу одоо эрсдэл яаж одоо өөрөө амьдрах хөгжтэй вэ гэдэгт сургах ёстой байхгүй юу? Гэдэг бүүцэлөөд тэр хүний өөрийн тэр оршихгүй эрхэм чанарт нь халдаад цонхыг онгойлгодгүй. Ягаад тэгэхээр чи эндээс унаад өгчин. Тийм ээ. Сая төрсөн нөгөө хамглан гэхээр нөгөө юм бол одоо дотор байранда эрхэм чанараа хадгалаад байх гэж үзэж баярлалаа. За баярлалаа. Маш саналуд байлаа. Өнөөдрийн хэлцүүлэгт маань бас тусгай сургуулийн дотор байранд амьдарч исэн оролцогчд ирсэн байгаа. Тэднээс өөрийгөө танилцуулаад хэлмэрч байна. Өөрийгөө танилцуулаад Бэнэ. За сайн бацхан уу? Би нэг асуулт тэгээд нэг кейс ярих гэсэн юм аа. За асуулт нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн үндэсний комиссийн дарга хунан даргаас асуух гэсэн юм. Бас нэг юуны өмнө ер нь 116 дугаар сургууль болон 29 дугаар тусгай сургуулийн ер нь энэ тусгай сургуулиудын асуудал бол маш юм хумигдмал, нийгэмд ил тод байдаггүй. Энэ тал дээр бас шаардлага бичиг хургуулахаар судалгаа үнэлгээ хийсэнд би маш их талархаж байна. Тэгэхээр энэ шаардлага бичиг хургуулсан байгаад энэ ажлын үр дүн буюу одоо яг энэ шаардлага үйл ажиллагаа яг юу хийгдэж байгаа вэ? Үнэлгээ мониторинг хийх байгаа юу? Манай сонсогчдын нийгмийн эрхний нийгмийн байгууллагуудаас яаж хамтарч ажиллах боломжтой вэ гэдгийг асуумаар байна. За хоёрт нь бол би өөрийнхөө
би 1984 оноос хойш би 84 онд би яг өөрөө дотор байранд амьдарч ирсэн. 29 дугаар сургуулийн дотор байранд. Ер нь орчин нөхцөлийн хувьд бол маш их тухгүй. Одоо ахлах ангийн би одоо ингээ бага ангийн хүүхэд байгаа шүү дээ. Тэнгүүд ахлах ангийн хүүхдэд намайг дээрлэх, үе тэнгийн яг юм дээрлэхэлт бол маш их байдаг байсан. Тэгээ ер нь яг өөрийнхөө чөлөөтэй байхгүй, айц төгшөөртэй. Тэгээ миний нэг дүү бас надтай хамт сургууль дотор байранд амьдарч ирсэн сул сонсголтой. Тэнгүүд номхон зогсож чи зүгээр илүү дотор хөдөлгөөн хийхгүй шүү гэдээ ингээд зодуулж өсөж исэн дотор байранд. Ер нь бол маш их шарахтай, травматай дотор байранд амьдарч исэн ийм кейсүүд байдаг. Тэгээ ер нь бол энэ үе тэнгийн дээрлэхэлт бол маш олон жил багш нар бол энийг хариуцаж хянаж шаардлага тавихгүй юу ч мэддэггүй. Цаар багшаас нууцаар энэ зүйлүүд явагдаад байдаг хүүхдүүд дотроо бие бинийгээ дээрлэх. За тэгэхээр та бүхэндээс яг энэ 29 дугаар сургуулийн дотор амьдарч байсан яг тухайн сурагчийн бас кейс амар жаргалтай танилцуулах хаа. За сайн байцгаана уу? Би одоо Монгол Улсын боловсролын сургуулийн дизайн ангир суралцдаг 4-р курсын анги оюутан байна. За миний хувьд бол би 10 жилдээ бол дотор байранд амьдарч байсан. 29 дугаар сургуулийн дотор байранд. Яг анх дотор байранд ингээд гоё ахтаа гэж аявих бодож исэн. Гэтэл ерөөсөө нөгөө бүх зүйл амар юм айцтай тэгээд зодох багш явлаа өрөөнөөс намайг зоддог, цохдог. Багш нарт хэлэхээр үл таадаг. Надад хамаагүй надад өөртөө зохицуул. Ерөөсөө үл ойлголцол маш их байдаг байсан. Тэгээд яг ингээд эцэг гэхээ ч гэсэн ингээ ээж аав намайг ингээд юм гэхэд бас яг ингээ асуудал байсаар л байдаг. Тэгээд ингээ намайг ингээ зодж исэн, зохиж исэн ингээ хэлэхээр эцэг багш нартай уулзаад хэрүүл маргаан үүсдэг. Тэгээ ер нь бол яг энэ асуудал шийдэгдэхгүй. Намайг хөдөө орон нутагт ингээ очиод би буцаад ээж аавтаа хэлэхээр чи бид худлаарай дэ багш нар чинь тгээгүү гэсэн гэдэг ч юм уу. Ингээд нөгөө барим нотлогоох болохоор намайг буруутгах, худлаа ярьж ийн гэсэн тийм зүйлсүүдийг хэлж исэн. Хоолнд орохгүй жагсаа зогсно. Тэнгүүд 30-40 минут ингээд жагсаад зогсож байгаа юм. Хоолнд орохгүй. Дараагийн хэлж хүүхдүүд нь. Тэнгүүд ерөөсөө зөв зогс, айтайхан зогс. Үйлдэлтэй хөдөлгөөн ажиллахгүйгээд 30-аас 40 минут бид нэр яг нөгөө хоолны өрөө хийдэг. Тэгэл дотор байрныхаа багштай ойлголцож чадахгүй. Яг тэр Монгол дохион хэл мэдэхгүй маш бага мэддэг. Тэгээд сайн ойлголцдоггүй, дандаа үл ойлголцол үүсдэг. Тэгээ ер нь бол дотор байрны дотор байраасаа гарчих гэж манай ээж аав хэлж ирсэн. Тэгээ би болохоор 29 дугаар сургуульд өөрөө ингээд суралцмаар байгаа. Тэгээ би ер нь бол нөгөө ангийнхаа хүүхдүүдтэйгээ адилхан дохион хэл мэддэг хүүхдүүдтэйгээ суралцах хэрэгтэй байсан учраас дотор байраасаа гараагүй төвчээд энэ бүхний төвчээд ирсэн. За сургуулийн жижүүрийн хувьд бол бидний нэг тоосон юм байдаггүй. Бидний дотор байранд амьдардаггүй, ахлах ангийн сонсголгүй хүмүүс дотор байранд бас явж исэн юм тохиолдол байдаг гэсэн. Бид нэг айдаг байсан өрөөнөөс гарахгүй. Хооллолтын хувьд болохоор хоолны хувьд бол үнэхээр ингээд яг өнөөдөр хэлж байгаа тэр судалгааны дүгнэлтээр гарсан шиг би бас өөрөө хоолноос цаддаггүй байсан. Тэгээд бас амтдаггүй, амт чанаргүй. Тэгээд багштай хэлэх юм уу барны багштай тоогоочтой хэлэхээр ингээд загнуулна гэж айгаад ер нь хэлэх юм хэцүү. Ээж аавтаа хэлэхээр чи одоо яах гэдэг юм ингээд тэгээ ер нь нөгөө нэг сайжруулах ийм байна тийм ээ гэж гомдлохоо зүгээс юм дарамт бас байгаад байдаг гэсэн. За номын маш дутуу бид нар номоо хүртээмжтэйгээр уншихад ч хүртэл хэцүү байдаг. Тэгээд хоёрт нь болох бие тамирын бие тамир урлаг соёлын яг бод нь одоо фитнесийн өрөө байдаг. Тэр төхөөрөмж нь бол ингээд юусоо юм зөв ажилдаггүй хэцүү гацдаг. Тэгэхээр тэн дээр ч ашигладаггүй. Тэгээ бушаа энийг солихгүй мó энэ ингээд багш мэдхгүй гэж юусоо нэг бас л мэдхгүй багштай ярьлаад байгаа. Нөө цаг дуусч байгаа учраас би дундуур нь очлоо уучлаарай. Одоо ингээд хүүхдийн зөрчил гараад ич татвар байна. Яагаад гэвэл нөгөө гэр бүл шиг 24 цаг амьдарч байгаа учраас тэгэхээр энэ татвар байранд гараад байгаа члийг одоо яаж шийдвэрлэх вэ? Энэ тал гэж хийвэл юу тусах зөв? За хариулт ингээс өгч. Тэгээд хүний их үндэсний комиссаас 29 дугаар сургууль 116 дугаар сургууль дээр бол байгаа. Тэгээд энэний мөрөөр бол шаардлага гарсан. Тэгээд шаардлагын одоо биелэлтийг бол комисс биелэлтийн талаарх бол одоо улсын хурал бид нэр
Өөрөөр хэлбэл манай гипсийн гишүүний зөвлөн шаардлага ийм биелэл танилцуулж байгаа. Тэгэхээр энийг бол би тусгаалan бас татгалзах зүйлгүй би нэг бэлэн байгаа гэдэг ярьж байна. За уг нь өөрийн бодож өөрийн мэрийг тулгамдчлаа. За хийж байгаа хүн бүр өөрөөсөө нэг асууад үзээрэй. Та энийг жишээлбэл Женев руунд анх шүүж баталжсэн хүүхд эрхийн тунхаглал гэж байдаг. Түүнд хүн төрлөخت сайхан бүхнээ зориулна гэдгийг зарчим болгож улс орнууд хүлээн зөвшөөрсөн. Хожим үүнд нь тулгуурлаад 1959 онд нүүрийн тунхаглал гэж гаргаад хүүхдийг хамгаалах ёстой маань энэ тэргуунд төр засгийн газар нь улс даяараа түүнийхэн эсэнд хүүхд эрхийн тухай конвенцийг цоёрхон баталсан. Манай улс энэ баримтчгийг хүлээн зөвшөөрөх биелүүлнэ гэдгийг амласан хамгийн хурдан амласан улсын нэгт тооцогддог. Тэгээд хүүхд эрхийн тухай бол хүүхд хамгааллын тухай хуулигаа холбоо ингээ мөрдөө явж байгаа улс. Тэгэхээр 24-59 оны 1989 оны хүүхд эрхийн тухай конвенц ойлгож тусгаж өөрийнхөө хүүхэд гэж мэдэх шаардлагатай гэдгийг эндээс харж болж байна. За яг энэ боломжийг жилийн хороонд сууж байгаагаа далимдуулаад зүгээр хүүхд эрхийн тухай конвенц, иргэний болон улс төрийн эрхийн тухай конвенц гэдэг маш олон манай засгийн газарт үүрэг өгдөг. Чи биелүүлнэ гэж амласан учраас иргэн нэг гэж амласан учраас энэ олон улсын гэрийг яаж мөрдсөн юм бэ? Одоо юу хийх вэ гэдгийг амлаад яваарай гэд манай засгийн газар бол иргэнд болор сайхан гэдэг иргэнд хүүхд эрхийн тухай конвенц байдгийн түүний ажилласан. Тэгсэн чинь хүүхд эрхийн шинжээч нар бидийг цаашид ийм юм хийгээрэй гэсэн бид нар 3 жилийн дараа ийм зүйлийг бүтээсэн байх таниулж ирсэн үү гэдгийг засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс та бүхэн анхаарал тавих хэрэгтэй. Бид хорооны дарга гишүүд байсан учраас нөхөрсгөөр юг зөвлөмөр нөхөл. Хүүхдийн эрхтэй холбоотой зөвлөмжүүдийг засгийн газар хизээх хэрхэн орчуулж сурталчилж ирсэн бэ гэдгийг нэг засгийн газараас лавлаж сонсооч гэсмээр байна. Яг хизээ яаж хүнд яаж хөрөж сурталчилсан юм бэ гэдэг. За сурчлаагүй байх юм бол одоо яамны төлөөлөл байгаа учраас агентлагтайгаа за энэ хүүхд эрхийн тухай конвенц гэж байдаг юм байна. Энийг яаж ойлгох вэ гэсэн энийг бид нэр үгээснийгаа ингээ орчуулчлаа бол нийтэд ингэж хүүхэд гэр бүлийн хэлээр ажиллаж байгаа хүмүүстэй түгээгээд за түгээр шийдэл гаргахгүй шүү. Боловсрол нийгмийн ажлын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс үзэж байна. Яг хөө үнэхээр хүүхд эрхийн чиглэлийн олон улсын гэрээг орчуулж чадахгүй гэв эрхийн үндэсний байгууллага хүүхд эрхийн чиглэлээр мэргэсэн онон гишүүнтэй хамтраад их тохиомл гаргах шаардлагатай. Яагаад би уршиж ингэж тойроогаар хэлж ийнэ гэхээр 24 онд Женевт хүүхд эрхийн тунхаглал гэж ярьж хахад манай Монгол 25 онд хүүхдийн байгууллага байгуулж ирсэн. Энэ жил хүүхдийн төлөө ажиллана гэсэн тэр байгууллагыг хүүхдийн төлөө яаж ажиллах вэ гэдэг мэдэхгүй байвал бүгд мэддэг болёо. Түүгээрээ дамжуулж ойлгож сургаач гэж үзэж байгаа. Сая хүн гишүүний мөн бас тэр төсөв түүнийг зүүзэх хөстө зарцуулах гэдэг. Хүүхдийн төлөө төсөөлөх вэ гэдгийг тэр хүүхд эрхийн тухай конвенц тайлбар дээр бол байдаг. Биднэрт бол халуун будаа байгаа. Томлог зохицуулагчийн хэлээд зөрчлийг яаж тасан зогсоох вэ гэдгийг шүүхэн яаж ажиллах, улсын хурлын парламент нь хууль тогтоохоор яаж ажиллах юм. Засгийн газар яаж магнах гэдэг нь бол уг нь бол байгаа юм. Тэгэхээр нөгөө тэрийг орчуулж өөрөө мэддэг байх. Түүнээр дамжуулаад эцэг ихтэй тань хийх ёстой биш, ингэж явах ёстой биш гэж мэдснийхаа дараа
бүгдээрээ гарцуул ярих байх. Надад онцлог хуучтай байгаа нэг санаа нь юу гэхээр гэр бүлийг дэмжих тухай хууль бот. Хуулийнхаа төсөл дотроо гэр бүлийн орчин гэж юу үзэх юм? Ээлтэй ингэж үзнэ. Гэр бүл дотор ийм орчин байна. Гэр бүлээсээ гадна байгаа эцэгт хамт байж чадахгүй байгаа хүүхдэд гэр бүл шиг ээлтэй тат аюулгүй орчныг ингэж бүрдүүлнэ. Тат орчныг ингэж бүрдүүлнэ гэдэг гэр бүлийг дэмжих тухай хууль бусад үйлдэлтэй холбоотой харах юм бол илүү боломжтой болов. Төгсгөлд нь хүүхдийг төвдөнд тавихтаа төрийн байгууллага олон нийтгээд энэ 3-ын уулзвар дээр хүүхэд байгаа. Энэ 3 яаж хамтарснаас л хүүхэд сайн сайхан байх үгүй л бодох учраас одоо энэ